Тэгэхээр гişүний нэг зүйлээ тавруулаад байх. Сайн нэг өссөн байгаа хараа болтлаа штэ. За тэндээ одоо нэр бүхий одоо хоёр гишүүний ёс зүйн асуудыг хэлэлцлээ. Батуулга гишүүний хувьд бол замарч 6 сарын цалингийн 20%-аар сахилгын шийтгэл 6 сар болсон байна чи. Нарамтуяа гишүүний асуудал ороогүй мөн ёс зүйн бас хариуцлага хүлээх хэмжээний одоо ёс зүйн асуудлыг захин орчинд гаргаад ирж штэ. Өнөөдрийн ёс зүйн дэгийн байнгын хороогоор хоёр асуудал хилцэх байсан. За нэг нь болохоор миний одоо хариуцж байгаа буюу одоо өнгөрсөн намрын чуулганы хуралдааны хаалтаар ёс зүйн одоо намрын чуулганаар манай одоо ёс зүйн дэгийн байнгын хорооны сүүлийн хуралдаан дээр байнгын хорооны дарга Баярбаатар гишүүдийн эрсдэлтэй холбоотой мэдээллийг нэгтэлж үзэж хариуцлага тооцох шаардлагатай хүн байна уугүй юу гэдгийг харж одоо саналаа байнгын хороонд танилцуулах даалгаврыг надад өгсөн. Энийг бол танилцуулаад орсон байгаа. Батулга гишүүн 67 цаг өнгөрсөн оны одоо 2024 оны 12 сарын 27 оны байдлаар тасалбар болгож тухайн жилийн одоо чуулганы нэгдсэн хуралдааны эрсцийг гаргахад нэг гишүүн 40-оос дээш цаг тасалсан буюу одоо хүндэтгэн үзэх шалтгаан гүйгээр одоо эрүүл мэндийн магадaltaч гэдэг юм уу, гадаад дотоод томилж гэдэг юм уу, чөлөө гэдэг ч юм уу, аль бие усны ямар нэгэн тайлбаргүйгээр тасалсан гэж үзэж одоо 3 сарын хугацаанд 20% цалингийн хасах саналыг бий оруулсан. За хуралдааны явцын үед бол за энэ бол өөрөө бас хамгийн одоо дээд хэмжээгээр нь буюу 6 сар хүртэлээр нь одоо цалингийн 20%-аар хасах шаардлагатай гэж үзэж байна гэж зарчмын зөрүүтэй санал гарч тэгээд гişүүд одоо үүнийг дэмжиж 6 сараар цалингийн хасах боллоо. Таны чат дэлгэсэн байсныг харсан уу та? Таны Viber чат дэлгэсэн байсныг одоо улсын хурлын гишүүн Нарамтуяа цахим орчиндөө одоо Viber чат дэлгэсэн байна. Тэгээд одоо хандивын дансыг одоо ингээд хүүхдээ сандаг болгож таны гэсэн үүссэн гэдэг ийм одоо таны Viber эмгтээчүүд л чат юм шиг дэлгэсэн байна. Таны бол одоо хандивт оролцохгүй ч гэдэг юм уу, хүнлэг бус харьцаа ч гэдэг юм уу. Гэсэн байна. За одоо харлаа. Би одоо энэ дээр нэг одоо тайлбар юугаа хэлэх вэ? Асуудал яагаад одоо Нарамтуяа нараа маань ингээд уурлаад эхэлсэн бэ гэхээр хоёр дахь асуудал маань одоо сошиал хаягаараа одоо иргэдтэй, за ээжүүдтэй ёс бус одоо харьцлаа, доромжлоо гэдэг юм гомдол байнгын хороонд ирсэн байсныг Баярбаатар дарга танилцуулсан шүү дээ. Тэгэхээр гишүүд ер нь одоо чуулган дээрч бай, чуулганаас гадуурч бай. Улсын хурлын тухай хуулийн 44-1-11 дээр хориглох заалт нь бол бусдыг гүтгэх доромжлох хориотой гэдэг одоо ийм заалт орсон байгаа юм. Тэгэхээр яг хуу энэ агуулгаараа зөвхөн одоо Нарамтуяа нараг яриад ах нь буруу. Энэ бол нийт гишүүд одоо энэ хуулиа мөрдөх ёстой гэдэг ийм асуудлыг ярьсан. За нөгөө талдаа бол яагаад ингэж нараа байнгын хүмүүсийн одоо анхааралд өртөөд байгаа юм бэ? Тод фигур шүү дээ ингэж. Та хэд маань ч гэсэн тавьсан постууд ингэж хамгийн түрүүнд гарцсан байгаа дээ шүү дээ. Тэгээд энэ дээр болохоор яг анхны нөгөө бидний сануулсан арга хэмжээ угаасаа байгаа учраас энэ дээр одоо давхардуулан одоо ийм ажлуудыг юу гэдэг зөвхөн нараа дээр л одоо хариуцлага тооцох гэдэг асуудлыг ярьж болохгүй гэдэг агуулгаараа нэг би үг хэлэхтэй. За эхний одоо сануулах арга хэмжээ нь бол одоо улсын их хурлын гишүүн давхар ажил алба эрхлэхгүй. Зөвшөөрөгдсөн одоо цөөхөн багшлах гэдэг юм уу, одоо сайдаар ажиллах гэдэг юм уу, цөөхөн одоо ийм асуудал байгаа учраас намрын чуулганаар анхны одоо энэ ёс зүйн хариуцлага тооцсон цорын ганц гишүүн маань ялцчгүй манай нараа байж таарсан. Тэгээд яг тэр нь бол одоо бизнесийн гэдэг юм уу, одоо өөр одоо орлого олох зорилтоор өөр одоо ийм үйл ажиллагаа явуулсан гэж одоо тухайн үед шийдэжсэн шүү дээ. Тэгээд энэ маань болохоор зөвхөн Нарамтуяа нараа гэдэг хаяг нь одоо тэр хаягаараа л явуулж исэн үйл ажиллагааг бас бид нар авч хилцэж за энэ бол буруу юм а гэсэн. За тэгэнгүүт одоо яаж яах вэ гэхээр өөрөө одоо тэр сувг дээр харагдахгүй ч гэсэн Нарамтуяа нараа гэдэг хаягаараа өөр одоо гэр бүлийн үйл ажиллагаа нь одоо яг энэ зар сурталчилгааны үйл ажиллагаа яваад байгаа нь өөрөө буруу юм биш үү гэдэг би саналыг хэлсэн. Тэгээд ер нь бол зүгээр өөр сувг үүсгээд эсвэл энэ сувгийнхаа нэрийг солиод эргээд одоо Нарамтуяа нараа гэдэг хувь гишүүнийхээ хувьд одоо яг одоо төлөөлөх тийм ээ одоо тийм хаягтай байхгүй бол сая яг орж ирэх шахсан одоо энэ асуудал нь бол сошиал хаягийн л одоо тэр хувийнхны хоорондын харилцаан дээр суурилсан ийм асуудал болсон шүү дээ. Тэгэхээр энийгээ ч гэсэн аль болох одоо эргээд анхаараарай гэж хэлсэн. Энийг бол одоо тэгээ ёс зүйн байнгын хорооны дарагч гэсэн одоо зөвөө эдэн дээр ч гэсэн бид нар бас ярьж исэн гэдгийг бол бас хэлж хэлсэн. Зүгээр энэ
Яг хувь хүнийх нь хувьд ингээл өөрийг ингээ байнга яриад байгаа нь бол бас гомдолтой байхыг үгүйсэхгүй бид нар аль болох анхны шийдвэр маань эмэгтэй дээр байсан. Сая дахиад хоёр дахь тогтоол нь бас яг одоо энэ зөв бус харилцлаад оромжллоо гэдэг ийм асуудал орж ирж байгаа учраас гишүүд өөрөө одоо биеэрэж бай, сошиал хаягаараач бай, зөв байх ёстой, ёс зүйтэй байх ёстой гэдэг ийм асуудлыг л ярилцсан. Энэ чат хэлсэн асуудал бол одоо явахтай өөрийнх нь одоо эрхийн асуудал учраас тэр байгаа байлгүй. Тэр чатны дээр та мэдсэн баг. Одоо нэг хүүхдийн хандив асуудлыг хандив өгөөч гэж мэдээлэл оруулсан юм шиг байна. Чухам юу бичсэн болоод ингээд танд илүүцээд одоо хөндлөг ус гэдэг агуулга хэлээд байгаа юм бол тэр та чатлсан хүний хувьд те чатлсан хүний хувьд агуулга нь юусэн? Би одоо энэ дээр нь одоо ингэсэн тэгсэн гэх тайлбар яхахлаар нэг эргээл ноцолтоод байгаа юм шиг айгу тийм сонин одоо хувь хүний хувьд нэг хайхтар энийг нэг ярмааргүй байна. Зөвхөн ер нь нөгөө хандивт одоо хэдүүлээ нэгдий гэж наараа маань бичсэн. За зарим гишүүд эмэгтэйчүүд маань одоо үнийг дэмжсэн. За би болохоор би бол одоо энэ хандивт бол оролцохгүй. Харин хэдүүлээ хамтдаа авилгын одоо улмаас төр тураагдж байгаа хөрөнгийг эргүүлээд одоо яг одоо энэ хүүхэдтэй адилхан одоо өвчин зовлонд нэрвэгдсэн байгаа хүүхдүүдэд Монголдо эмчлүүлэх боломжийг гаргаж ирэх, тоног төхөөрөмжийг авах, энэ чимлэгийн одоо энэ Монголдо эмчлэгдэх боломжтой одоо энэ эмчилгээний аргуудыг нэвтрүүлэх тал дээр нь хэдүүлээ хуулийн төсөл одоо байх хэрэгтэй юм биш үү гэдэг ийм саналаа бичсэн. Тэгээд яг тэрнээсээ болол намайг одоо сэтгэлгүй сайдаар байсан байж жинглээ тэглээ гэдэг ийм асуудлууд явсан. Тэгэхээр би асуулт тавьсан юм чинь би хариуллаа. Одоо ингэснийх нь хувьд чи сайд байхдаа юу хийсэн бэ гэж байгаа чинь одоо их дарамттай байна гэж бичсэн. Тэгэл яг тэрнээс асуудал үүссэн. Зүгээр миний хувьд үнэхээр одоо сайдаар ажиллаж байхдаа ч тэр маш олон одоо ийм хандивын арга хэмжээнүүд явдаг штэ. Тэгэхээр олон нийтэд мэдэгдэж байгаа нэг ийм кейсүүд гэхээсээ илүүтэй нийтлэг одоо асуудлыг шийдвэрлэх тал дээр нь бид нар ажиллах хэрэгтэй гэсэн л одоо саналаа илэрхийлсэн. Гэтэ уг нь бол яг энэ одоо маргаантай огт холбоогүй асуудал байхгүй. Гэтэ тэр хүн маань тэгж авч байгаа одоо хүлээж авч байгаа бол одоо тэр хүний л асуудал шүү дээ. Тэгэхээр би энэндээ одоо уучлалт гуйгаад ч юм уу одоо миний бурууч гэдэг юм уу тийм одоо үг нэг хэлмээргүй байна. За дээрэс нь ийм одоо харилцаа ийм юм үүсэж байгаа нь өөрөө айгуу тийм бас жоохон сонирхол. Тэг яг нөхцөл байдал ийм л болчих. За баярлалаа.